Okay. Oh my god, энийг авчиад. Ингээд ч би. Ингээд ч. 1 2 3 let's switch this up. За тэгэхээр өнөөдөр болонгоо та гарчигнаас нь харсан байх. Би нөгөө нэг юу яасан штэ аялцгаа онооны нэг рилийг оруулсан чинь хүмүүс яаж бэлдснээ ингээд бичлэг болгоод хийгээчээ гэж бичсэн байсан. Тэгэхээр хэрхэн аялц дээр 8 оноо авсан туршлагаасаа хуваалцъя. Oh my god энэ бүр гадаа ямар амар халуун юм бэ тэгээ. Гадаа гинэ. Гэрт. Тэгээд яг ямар ном хэрэг болсон ч юм уу эсвэл ямар сургалтанд суусан, ямар вебсайт ашигласан ингээд бүгдийг нь ер нь бол ингээ гоё бичлэг болгоод бүгдийг ингээ багцлаад хий гэж бодлоо. Тэгээ бичлэг ямар ч гэсэн дуустал нь үзээрэй. Сүүлд нь би энийг юм бас асуух гэх юм уу, зарлах гэх юм уу нэг тийм байгаа. За тэгээд ерөнхийдөө бол эхлэе. Би энэ чинь ингээд лаптопн дээр та нарт ярих юмаа бэлдсэн байгаа. Би ингээд бичлэгээ 5 хэсэг хуваачи. My credentials буюу миний өөрийн одоо оноо моно гэх юм уу те. Хоёрт нь болонгууд general English буюу ер нь зүгээр англи хэлийг яаж сурсан бэ? Гуравт нь болонгууд яг IELTS яг яаж бэлдсэн бэ? Дөрөвт нь болонгууд би яг хэрэгэлсэн номнууд, вебсайтууд, сургалтуудынхаа нэрийг та нарт хэлж өгнө. Тавт нь болонгууд ер нь зүгээр миний зүгээс хэлэх зөвлөгөө гэд ийм 5 зүйлсээс бүрдэж байгаа. Энэ 5-ыг ингээд сайхан ярья. Тэгээ timestamp-ыг ингээд энэ дээр ингээ гаргах чи та нар яг хэрэгтэй хэсэг рүүгээ ингээ гүйлгээд үзэж болно. За хамгийн ихнийх нь my credentials. За би өөрөө яг ямар хуу байсан бэ? Тэгээд хэр хугацаанд бэлдсэн бэ ч юм уу нэг тиймэрхүү юм ярих чинь. Би ер нь бол бэлдэж эхлэхээс өмнө бол ерөөсөө хүнтэй ярих гэх юм уу яг ингээд харилцан яриа англиар ерөөсөө өрнүүлж үзээгүй байсан. Зүгээр ингээл нэг тийм нөгөө интернетээс хараа сурцсан. Тэгээд ингээд манай гэрийнхэн нэг англиар ярьдаггүй, манай найзууч нэг англиар ярьдаггүй. Тэгээд би яг өөрөө харилцан яриа conversation англиар ярьж үзээгүй байсан бэлтгэхээс өмнө бол би болонгууд сая 25 оны 11 сард IELTS өгөөд оноогоо авсан байгаа. За би яг ингээд оноогоо дараалалаар нь би listening дээр хамгийн сайн байсан. Listening дээр 9 оноо авсан. Reading дээр бас сайн байх гэж бодчихсон чинь тэгтээ арай жоохон байсан. Reading дээр 8.5. Speaking дээр харин би бодсноосоо сайн гайгүй оноо авсан. Speaking 7.5. Writing бол миний хамгийн одоо сул хэсэг, хамгийн муу хэсэг гэх юм уу? Writing дээр 7 оноо авсан байгаа. Яг бэлдэж эхлэхдээ бол 25 оныхоо нэг 7 сарын үед яг IELTS өгөндөө гэж бодсон байсан. Тэгээд би нэг сургалтанд суусан. Би ягаад ч юм амар өөртөө итгэлгүй байсан болохоор дунд шат билүү нэг тийм ямар ч гэсэн яг IELTS ангийн доотлын юм уу доотлын ингэж сууж исэн. Тэгээд тэр ангид болохоор би хөвчлэн ер нь бол эссэний хичээл үздэг байсан. IELTS чинь өөрөө writing and task 1 2 гэж байдаг. Тэгээд ер нь бол яг IELTS-ийн бүтцээр яаж эссе бичих вэ гэдгийг тэр сургалтаас сурж исэн. Тэр нь Winners Course гэж сургалтанд явж исэн, intermediate төвшөнд явж исэн байх гэж санаж байна. Гэтэ бас би нэг тийм шууд ороод сайн байгаагүй. Яг юу бичгээ ойлгохгүй те. Яг яагаад ингэж бичээд байгаа ингээд яагаад юм бүтцтэй байгаа гэдгийг ойлгохгүй ямар ч гэсэн тэгж явж исэн. Зун тэгж сургалтанд суучаад нэг хэсэг завсарлаад 25 оны 9 байна уу 10 сараас би Level Education гэж сургалтанд суусан. За тэр сургалтын дээр болохоор ер нь бол 4 skill дөрвөлэн энд бэлдсэн. Би яг юу яажсан бэхгүй амар өөртөө итгэлгүй байсан гэдгсэн шүү дээ. Тэгээд pre-IELTS буюу IELTS-ийн бэлдэх ангийн яг доотлынх нь ингээд бүртгүүлж исэн. Бүртгүүлээд шалгалт өгөөд хамгийн ихний mock дээрээ mock ч биш зүгээр нэг юм тестээс авахгүй. Тэр тестэн дээрээ би 100% ч лөө 90% ч лөө амар өндөр аваад тэгээд намайг шууд IELTS анги руугаа орчоо гэд. Тэгээд би IELTS анги руугаа шууд орж исэн. За тэгээд тэр сургалтанд болохоор би яг 2 сар суусан. Тэгэхээр 9 сараас суусан юм байна. 9 болон 10 сар гэд 2 сар 4 скиллээ бэлдэж Level Education сурсан байгаа. 10 сард сургалтаа дуусгачаад яг IELTS-ийнхаа тестийг 11 сарын 10 хэдэн дөлөө бүглээд тэгээд яг 1 сар өөрөө бэлдсэн. За тэр 1 сарын бэлдэх хугацаа бол надад бүр амар юм гоё, enjoyable, амар гоё байсан. За би бүр амар дуртай бэлддэг байсан. Суураа тавиад өгсөн байгаа штэ сургалтын нэрээ. Эсээгээ ер нь бол иймэрхүү бүтцтэй, яриан дээрээ иймэрхүү, сонсох нь иймэрхүү, reading иймэрхүү гэд. Тэгээд би өөрөө гэртээ нөгөө Cambridge-ийн IELTS textbook гэдэг нэг юм цэнхэр 20 үлээ хідэн боттой айгүй тийм олон боттой юм нэмхэн номнууд байдаг. Та Facebook-ээс Cambridge IELTS ном гэд хайвал шууд гараад ирнэ. Үнэн ч гэсэн гайгүй амар олон бот нэг 50-60 мянгаттай байдаг санагдаж байна. Тэгээд би тэрийг аваад тэр үеэр яг нөгөө нэг багш нар ажил хаялт зарласан шүү дээ. Та нар санаж байна уу? Яг ажил хаялт зарлах үед нь надаа бүр ингээд амар ашигтай болж исэн байхгүй. Яг шалгалтаас өмнөх 14 хоног ажил хаялт зарласан санагдаж байна. Тэгээд яг тэр үед нь ингээд хичээл байхгүй, хичээл орохгүй. Тэгээ би бүр ингээд гэртээ бүгж бэлдсэн бүр ингээд
майонезд гарыг ингууд гарахгүй өстой заагүй maaгүй гээд амар бараг л 14 хоног гэрээсээ гараагүй бах гэж бодож байна. Яг гарсан л ахaltaа гэхдээ би гарахгүй гэж амар хичээж тэгж гэртээ бүгж бэлдсэн. Тэр ном нь ингээд 4-өөс 20 хүртэл байдаг санагдаж байна. 21 22 ч юм уу нэг тэр хавцаагаа. Тэгээд би яг ихний 10 номоо 1 сарын дотор дуусгаад бэлтжижсэн. Өдөрт 4-өөс 5 цаг бэлддэг байсан юм болов. Нэг тийм амар рутинтэй байгаагүй. Гэхдээ би амар бэлдэхтэй дуртай байсан гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр ингээл нэг амар зовоод ахгүй зүгээр ер нь за нэг өнөөдөр нэг мок хийчий даа ч юм уу эсвэл өнөөдөр ингээд нэг номныхоо хэдэн утсыг хийчий даа ч юм уу ингэж хийгээд өдөрт ер нь бол тэгж сууж хийдэг байсан. Тэгээд ихэвчлэн дандаа оройн цагаар хийдэг заяа. Яагаад ч юм би ингээд өдөржингөө юу ч хийхгүй байж яснаа яг нэг 7-8 цаг болохын үед суунгуудаа шүн бараг 2 хүртэл ингээд суудаг. Бүр ингээд өдөржингөө завтай байж байгаа шүү дээ. Тэр жоохон асуудалтай байж магадгүй. Та нарыг ингээд өглөө босоод эрт бэлдүүл арай тархичин сэргийг байх гэж бодож байна. Гэтэ надад бол яг тэгж орой бэлтгэх нь worked for me. Тэгэхээр ерөнхийдөө бол IELTS яг бэлдэж эхэлсэн 4 сар тэгээ бүр яг шаргуу бэлдсэн нь нэг 2 сар юм уу? Би бол тэгж бодож байна. За одоо 2 дугаар хэсэг нь General English буюу ер нь англи хэлийг яг анханасаа яаж сурсан бэ гэдгийг товчхон яриад өгье. Гэтэ би яг ингээд хүн ингээд заагаад ярихлаар бас айгу тохиромжгүй хүн юм шиг. Яагаад ч юм ингээд зүгээр л утсан дээрээ юм үзсээр агаад нэг мэдсэн чинь англиар ойлгодог болцсон байсан. Сая яг IELTS бэлдэх хүртлээр нэг тийм сургалт гэж ерөөсөө явж сурж байгаагүй. Одоо сургууль дээрээ л сурдаг байсан гэх юм жааш. Манай сургууль дээр бас нэг өлегтэй заадаг байгаагүй. За. Ер нь бол улсын сургуулийн англи хэл бол нэг тийм сайн заагаад байдаг гэж би бол бодохгүй байна. Тэгэхээр ер нь бол би өөрөө сурсан гэж хэлж болно. Ингээ одоо бодоод ахаар би яг ямар аргаар сурсан, яг юу хийсэн надад нөлөөсөн бэ гэдг нь бол би TikTok, YouTube амар үздэг байсан. Карантины үеэр ковид гараад тэгээ ингээд амар TikTok юу болж ирсэн шүү дээ. Алдартай болж эхэлсэн шүү дээ. Тэгэнгუთ гадаад хүмүүсийн ярьж байгаа бичлэгийг ойлгохгүй байсан ч гэсэн ер нь ингээд зүгээр үзэл суудаг байсан. Яриаг нь дасгаж исэн гэх юм уу? Дасгаж исэн юм шиг байгаа юм. Би бол тэгж бодож гин. Тэгээд тэр хүмүүсийн ярианд дасаад ингээд нэг юм чихонгон гэж ярьдэн шүү дээ. Тэгсэн байх гэж бодож гин. Тэгээд YouTube дээр олонгууд зүгээр нэг тийм одоо яг л ингээд миний хийдэг бичлэгнүүд шиг бичлэг хийдэг Америк хүмүүсийн влогууд үздэг байсан. Яг ингээд Get Ready With Me ч юм уу эсвэл нэг тийм нүрэ бодж байгаа бичлэг ч юм уу те зүгээр ийм влог үздэг байсан. Ер нь бол Монгол ютубер баг үздэггүй ихэвчлэн дандаа Америк ч юм уу англиар ярьдаг хүмүүсийн контент үздэг байсан. Тэр бол яг ингээд миний яг сонсох чадварт айгүй сайн нөлөөсөн гэж боддог. Хүнтэй ингэж англиар харилцан ярьж үзээгүй ч гэсэн тэр ингээд хүмүүсийн камертайгаа ярьж байгаа бичлэгийг би үзээд надад ингээд надтай ярьж байгаа юм шиг санагддаг байсан гэх юм уу? Яа би ингээд жоохон бүхийгөө суучихэд. За локин. За би ер нь бол сонсох чадварт нөлөөсөн зүйлсүүдээ ингээд яриа явчих. Дараа нь болохоор дуу сонсох. За одоо ингэж ярихаар айгүй муухай юм аа. Гэхдээ ер нь бол би Монгол дуу ер нь бол бараг сонсдоггүй байсан. Одоо ч ер нь бол нөх амар сонсдоггүй. Гэхдээ энэ ингээд ерөөсөө Монгол дуучдыг муухай гэж байгаа биш шүү заяа. Ингээд нэг юм ярихлаар ингээд чи яасан ингээд үг мушгаад байдаг. Үгүүд зүгээр л би гадаад дуу сонсох амар дуртай. Тийм болохоор тэр нь бас айгүй нөлөөсөн гэж боддог. Одоо дуулж байгаа хүмүүс чинь төрөлхийн англитэй хүмүүс чинь дуулахдаа нэг юм ярианы хэлээр дуулж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэр бол бас амар чих онгойлгож өгсөн юм болгоныг ингээд нэг тийм British аялахаар те cup of tea me яасан гэж ярихгүйгээр зүгээр нэг юм Америк аялахаар дуулж байгаа хүмүүс ялангуяа rap дуунууд ч юм уу те сонсохоор дараа нь чи ингээд жихнээсээ зүгээр яг төрлөх хэл нь англи хэлээр ярьдаг хүнтэй ярихад айгу амархан ойлгогддог болсон юм шиг санагддаг. Дууныхаа үгээ амар гоё цэвэрхэн хэлдэг дуучтай дээ штэ. Тим дууч сонсвол одоо юу гэх ойлгоход амархан байх гэх юм уу? Би бол Ariana Grande-гийн амар том фэн. Тэгэхээр Ariana Grande-гийн дууг амар сонсдог байсан. Өөр Weekend-ийн дуунууд бас айгу их сонсдог байсан. Lana Del Rey амар сонсдог байсан. Та нар ороод сонсоод ингээд бас тэ яаж үг хэлж байгаа яаж дуулж байгааг ингээ анзаараад үзээрэй. За тэгэнгүүт өөр бас сонсох чадварт нөлөөлсөн зүйл гэх юм бол кино үзэх. За кино үзхийг бол угаасаа тэгтээ хүн болгон л хэлдэг л дээ. Тэгтээ нэр кино үзэх бүр үнэхээр амар нөлөөлдөг. Ганцхан бас зүгээр ингээ үзээд суухгүй заяа. Яг өөрийнхөө сонирхдаг төрлийн тэ. Одоо зүгээр англи хэл сурах чинь ингээд кино үзээ суугаад байвал амар уйтгартай штэ. Яг өөрийнхөө ингээд үзмээр байгаа киног олоод интернетээс ингээд хайж олоод тэгээд хамгийн гол нь монгол сабтайтл хэрэглэхгүй. Англи сабтайтлтай тэг яг ориг аудиотой үзнэ. Ойлгохгүй байсан ч хамаагүй чиний дуртай жүжигчин тоглож байгаа ч юм уу те
үзмээр байгаа сэдвтэй ч юм уу эсвэл нэг гоё тренд болж байгаа кино ч юм уу бүгдийг ингээд юу яах хэрэгтэй? Сайхан англи субтайтлтай үзэх хэрэгтэй. Тэгэх юм бол нэгт чиний сонсгол амар сайжирна. Хүмүүс өдөр тутамдаа яаж ярьдаг вэ? Зарим үгнүүд яг яаж дуудагддаг вэ? Тэ чи ингээд хараад шууд уншаад зүг дуудахгүй байж болно шүү дээ. Кино үзээд яг яаж дуудахыг нь ойлгоно. Тэгээд би болгонгууд кино үзэж байхдаа одоо жишээ нь ноутбукнээр үзчихлаа гэж бодсон шүү дээ. Үзэнгуудаа нэг үг хэлэн гот нь цогсоогоол дуурайжлээд идэг байсан заяа. Энэ яг үнэндээ би ингээд сурах гэж тэгсэн биш зүгээр ингээд аялга нь амар гой санагдаад ч юм уу те эсвэл ингээд тэрийг хэлж байхдаа амар кул харагдаад тэнгууд би тэрийг нь ингээд дуурайж хэлэх гэж үздэг байсан. Энэ бол бас дуудлаганд айгүй хэрэг болсон юм болов уу гэж боддог. Бас нэг кино үзэхийн давуу тал нь болонгууд үг цээжлэхэд айгүй хэрэг болдог. Одоо жишээ нь би бол ерөөсөө үг цээжилж чаддгүй төрлийн хүн баггүй юу. Ямар нэг сургалтын дээр ингээл өдөрт 100 үг цээжил, өдөрт хэдэн үг цээжил мэжил гэдэг даалгавар өгдөн штэ. Үгийн бичээл артталт нь ингээд definition буюу нөгөө нэг утгыг бичээд тэгээ ингээд яхаар нь одоо ерөөсөө толгойд ордгүй заяа. Би ерөөсөө тэгж цээжилдэг төрлийн хүн биш юм байлээ. Тэгэнгүүт кино үзэнгууд контекст гэж юм байгаа штэ. Нөхцөл энэ үг ямар нөхцөлд хэрэглэгдэж гин гэдгийг нь хараад тэгээд тэр өгүүлбэрт ямар үр гүйцэтгэж гин гэдгийг нь хараад тэгж ойлгодог. За одоо жишээ нь амар жишээ биш авах гэж. Би бол энэ үгийг өмнө мэдгүй байсан заяа. Condone гэдэг үг байлаа гэж бодъё. Одоо чи энэ үгний утгыг мэдэхгүй байлаа гэж бодъё. Кинон дээр чинь ингээд тэнийг хүн I don't condone that гэх юм болвол уншаад за энэ хүн ийм юм хийдгүй юм байна гэж ойлгоно. За тэгээд дикшнеригаас харлаа. Кондон гэдэг чинь одоо зөвшөөрөх ч юм уу эсвэл твчих ч юм уу нэг тиймэрхүү утгатай үг шүү дээ. Би бас одоо яг зөв definition мэдэхгүй байгаа. Гэхдээ би контекстыг ойлгоод цээжиж болох байхгүй юу. Тэгэнгүүт энэ хүн зөвшөөрөхгүй юм байна гэдээ ойлгочлаа. Одоо чи ингээд ганцхан үг биш өгүүлбэрээр нь цээжилж байгаа гэсэн үг. Дараа нь ямар нэг зүйлээс унших үед чинь тэр өгүүлбэр чинь толгойд чинь орж ирээд ганцхан үг биш чи ингээд бүтэн утгаар нь цэлж байгаа гэсэн үг байхгүй юу. За тэгээд бас нэг ойлгох чадвар дээр гэх юм бол lyrics video гэдэг YouTube дээр байдаг шүү дээ. Ямар нэг дууны нэр бичээд ард нь lyrics гингууд үгтэйгээ ингээд гарч ирдэг YouTube бичлэг. За ганцхан дуу сонсохоос илүү lyrics-ийн дагаж уншингаа сонсвол бас айгүй үр дүнтэй санагдсан. Чи энэ дуун дээр гарч байгаа үгийг мэдэхгүй байлаа гэхэд тэр дууных нь контекстнээс ингээд ойлгочноо гэсэн үг. Ер нь бол саяны кинотой адилхан гэхдээ дуун дээр гэсэн үг. Тэгээд унших чадвар уншаад ойлгох чадвар гэх юм бол энэ бол амар инээдтэй заяа. Энийг бол гэхдээ ингээ зөвлөх нь зөв ч юм уу буруу ч юм уу. Би бол ингэж сурсан. Одоо TikTok үзэн штэ та нар. Ямар нэг TikTok үзээд доор нь комент дээр нэг заавал нэг хоёр хүн хэрэлдэж идэг штэ. Хэрэлтийн цаашаа маргаж идэг штэ. Тэрийг унших хэрэгтэй. Тэрийг уншаад чи тэр хоёр хүнтэй санал нийлэхгүй байж болно. Гэхдээ энэ хүн ийм point гаргаж гин, нөгөө хүн ийм point гаргаж гин. Энэ хоёр хүн ингээд ийм зүйл дээр маргалдаж гин гэдгийг дахин уншаад байвал ер нь бол өгүүлбэр уншаад ойлгох чадвар чинь сайжирна. Бас дээрээс нь одоо хүнтэй маргах, хүнтэй мэтгэлцэх чадвар чинь сайжирна гэж бодож гин. Хоёр талын өнцгөөс хараад ийм байж болох юм байна шүү. Ингэж гаргаж ирж болох юм байна. Энд ингэж хариулж болох юм байна гих мэтчлэн ойлгох чадвар сайжирна. Та хэд одоо мэдэл авах нөгөө нэг TikTok дээр гүйлэнгууд Subway Surfers-ийн ингээд гүйж байгаа дээр ингээд Reddit story гэдэг бичлэгнүүд байдаг шүү дээ. TikTok-оос үзэж болно. Гэхдээ би бол яг Reddit руу н ороод тэрийг нь уншихыг зөвлөж гин. Тэгээд амар их зүйл мэдэж аван тэндээс тэгээд давхар бас өгүүлбэр хоорондын одоо уялдаа холбоог нь ойлгоно. Эндээс энэ өгүүлбэрийн хооронд ямар үгээр transition хийж гин, ямар үгээр яаж гин гэдгийг тэгж story уншиж ойлгодог юм шиг санагдсан. Би бас өөр хүмүүсийн иймэрхүү зөвлөгөө өгж байгаа юмнуудаас харахад хүмүүс нөгөө нэг Roblox тоглож байхдаа англи хэл сурчдаг гэдэм байлээ. Би бол Roblox баг тоглодгоо. Нөгөө нэг Dress to Impress гэдэг тоглоомыг тоглодог ш. Тэгэхээр та хэд хэрвээ Roblox тоглодог бол хүмүүстэй нөгөө нэг чатан дээр нь харилцаад тэгж англи хэл сурч исэн гэж хүмүүсээс сонсч исэн. За тэгээд тэрийг туршиж үзээрэй. Йоо яам цангачлаа. За тийм ээ. Би яг газар дээр нэг юм санчлаа. Тэгээд гадаад мим бас үзэхээр амар юу сурдсан шүү. Humor гэх юм уу? Англи хэл дээрх мим үзэхээр ер нь гадаад хүмүүсийн humor-ыг ойлгоно. Тэр бас ер нь сурахад хэрэгтэй байх гэж бодож байна. За 3 дахь хэсэг. IELTS шалгалтын бэлтгэл. IELTS өгөхөөс өмнө эсвэл IELTS-ийн сургалтанд суухаас өмнө ядаж B1 юм уу B2 төвшөнтэй байх хэрэгтэй. Яагаад тэгж ийн вэ гэхээр биш үү? Хамгийн багадаа B1 B2 байж чи IELTS-ийнхаа listening-ийн ярьж байгаа юмыг ойлгоно, reading-ийнхаа сэдвийг ойлгоно, speaking дээр нөгөө хүнийхээ юу гэж байгааг ойлгоно, writing дээр бас юуны тухай бичих гэдгээ ойлгох хэрэгтэй, ойлгоно. За тэрнээс доошо байх юм бол арай доотлын түвшний сургалтанд нь суугаад
B2 хүрж иж IELTS-та бэлдээрээ гэж зөвлөмөр байна. Шууд IELTS руу ороод тэгээд юу ч мэдгүй шалгалтаа өгчүүл те харин мөнгөс те IELTS ч одоо 800 мянга 900 мянга байдаг штэ. Хэрвээ гадагшаа явж сурна гэж байгаа болвол хамгийн доотлолт нь 6 за 5.5 мав байдаг шиг харагддаг ихэнх улсуудад. Тэгэхээр ер нь бол 6 оноо авахын тулд хамгийн багадаа B1, B2-тэй байж иж тэндээсээ бэлдэж 6 болон түүнээс дээш оноо авнаа. За IELTS шалгалт нь болохоор өөрөө 4 хэсэгтэй. Listening, speaking, reading and writing. Listening нь болонгууд дотроо хэдийн юутай байдаг үлээ? Энэ 4 хэсгээс listening буюу сонсох дасгал нь дотроо бас 4 хуваагддаг. Эхний хэсэг нь болохоор 2 хүн дундах зүгээр л casual өдөр тутмын яриа байдаг. Энэ бол хамгийн амархан хэсэг нь. Section 2 нь болохоор зүгээр нэг хүний нэг тийм өгүүл төв монолог маягийн яриа байдаг. Section 3 нь болохоор олон хүний дундах нэг 3-аас 4 хүний дундах яриа ч юм уу те байдаг. За дөрөвт нь болонгууд хамгийн хэцүү хэсэг нь буюу нэг хүн академик ч юм уу ямар нэг судалгаа ч илүү нэг тийм хичээл маягийн тиймэрхүү арай хэцүү үгтэй тийм монолог байдаг. За тэгээд listening нь болохоор нэг 30-аад минут байдаг шиг санагдаж байна. Би айгүй 6-7 сарын өмнө өгсөн болохоор бас мартсан байна. Listening дээр би бол 9-9 оноо авсан. Миний хамгийн одоо чаддаг зүйл нь сонсоод тэрийгэ бичих байсан. За listening дээр хамгийн их тусалсан зүйл бол аудио бук буюу одоо сонсдог ном. Одоо гадуур явж байхдаа дуу сонсохоос илүү яг бэлтэж байгаа IELTS чинь төгссөн үед бол тийм аудио ном сонсвол айгүй зүгээр. Ялангуяа IELTS чинь өөрөө ийм British аялгаар авдаг шалгалч үү дээ. Тэгэхээр яг тийм British аялахтай хүний аудио ном сонсвол айгүй зүгээр гэж бодож би өөрөө тийм дуртай номныхоо аудио хэлбэрээр нь сонсож бэлддэг байсан. Тэгээд давхар подкаст сонсвол зүгээр ах. Би бол подкаст сонсохоор жоохон уйдаад идэм аа. Гэхдээ та нарт бас энэ бол үлчиж магадгүй мэдгүй. За тэгээ хүмүүс болонгууд бас нөгөө англи мэдээ сонсох айгүй зүгээр гэдэм байлээ. Би бол тэрийг туршиж үзээгүй. Танд тэгээ туршиж үзээрэй. За дараагийнх нь болонгууд мэдээж түрүүний хэлсэн дуу сонсох. Дуу сонсох бол угаасаа топ тир. Одоо би нөгөөний TikTok үзгээд байгаа нь зүгээр нэг тийм 15 секундын нэг тийм reel ч юм уу те зүгээр нэг тийм хөгжилтэй ч юм уу эсвэл brain rot ч юм уу тийм юм үзэх гэсэн үг бол бас биш шүү. Тэрнийхээ гадна 1 минутаас урт тэгээд нэг тийм хүний ямар нэг сэдвийн талаар ярьж байгаа TikTok-ыг caption-ыг нь асаагаад үзэх хэрэгтэй. Тэр нь одоо ямар ч сэдвэр байж болно шүү дээ. Одоо би бол ингээд нүрээ будаж байгаа яагаад ингэж будснаа тайлбарладаг хүмүүсийг үздэг байсан. Тэгээд ингээд тэрнээс юусоо уйдаж залахгүй байхгүй яагаад гэвэл би дуртай юмаа үзэж штэ тий. Тийм болохоор сурахад ч нэг тийм enjoy хингээ ингээд гоё сурна гэсэн үг. Тэрийнхээ хажуугаар mock test-тэй бүр нүдэн заяо. Бүр нүд зүгээр л нүд ингээд нүд. За би болгоод mock test-тэй түрүү нөгөө Cambridge-ийн ном гэсэн штэ тий. Тэрэн дээрээсээ шууд ингээд номон дээр бүглөхөөр ингээд ирсэн байдаг учраас интернетээс яг тэдгээр номны тэдгээр хуудасны тэр хэсэг нь гэж хайж агаад сонсоод номон дээрээ бичээд явдаг байсан. За хэрвээ та нарт ном нь байхгүй болвол бүр амьсгаад талаа ирсэн ба шүү дээ. Хэрвээ та нарт ном нь байхгүй болвол Engnovate гэдэг энэ сайт руу оронгууд Cambridge-ийн номны тийм онлайн хувилбар нь гэх юм уу байдаг. I promise you хийгээл байх тусам чиний сонсгол бүр нэмэгдээл сайжраал яваад байна. За дараагийн хэсэг reading. Reading нь болохоор 3 хэсэгтэй байдаг. 3 ийм урт их уншаад тэгээ тэрийг 60 минутын дотор тэр уншсан юмныхаа тухай хариулт байдаг. Эхнийх нь айгүй амархан, хоёр дахь нь гайгүй, гурав дахь нь хэцүү гэдэг нэг тийм дараалттай байдаг санагдаж байна. За reading дээр тусалсан юмнууд нь болохоор англи хэл дээр ном унших. Би бол ерөөсөө ном уншдаг төрлийн хүн биш. Гэхдээ IELTS бэлтэж эхлэх үеэсээ хойш ер нь бол ном айгүй сайн уншдаг болсон. Тэрнээс хойш ном унших айгүй дуртай болсон. Ялангуяа англи дээр унших бол амар сонирхолтой байдаг. IELTS-та бэлтэж байхдаа болохоор манай Lever Edu-гийн багш энэ ном Subtle Art of Not Giving a Fuck гэдэг энэ номыг бэлгэлжсэн. Тэгээд энэ номыг бэлдэх хугацаанд уншаад тэгээд юу ойлгосноо багштайгаа ярьдаг байсан. Хэдийгээр би ингээд TikTok-оор YouTube үзэж бэлдгээд байгаа ч гэсэн ном унших YouTube, TikTok үзэх хоёр бол шал өөр. Номчин болонгууд бас нэг арай нэг зөв граммартай, цэгцтэй бичсэн юм байгаа штэ. Тэгэхээр ном уншиж ер нь нэг тийм албан ёсны академик юм ер нь бол яг ямархуу байдгийм бэ гэдгийг ойлгож авсан. Гэтэ миний энэ уншсан ном бол нэг амар сүртэй, нэг тийм
уйтгартай ч юм уу нэг тийм ном биш. Нэр нь л ийм хараалын хүүхдэд ном байгаа шүү дээ. Тэгэхээр надад амар сонирхолтой санагдсан байхгүй юу? Сонирхолтой ийм casual ном байгаа ч гэсэн үгийн бүтцэн зөв, өгүүлбэрийнх нь бүтцэн зөв, гол санаа нь ингээд ойлгомжтой. Тийм байсан учраас надад айгүй тусалсан гэж бодож байна. Заавал энэ ном байх шаардлагагүй. Өөрийнхөө хүссэн уран зохиолын ном ч юм уу те эсвэл хувийн хөгжил ч юм уу уншдаг бол тэгэл өөрийнхөө дуртай төрлийн жанрын номыг аваад англи хэл дээрхийг аваад унших хэрэгтэй. Ном уншиж нэгэ зөвхөн PDF татаад яаж болохгүй яах вэ? Болно л доо. Гэхдээ цаасан дээр унш. Цаасан дээр уншсан бүр хамаагүй хэрэгтэй. Тэгээ яг ингээд таалагдсан хэсгүүдээ ингээд тодруулаад те бүр яг ингээд уламжлалт ном унших аргаар нь унш. Тэгвэл чамд үнэхээр хэрэгтэй. Йоо би бүр жилийн өмнө бол би ерөөсөө ингэж ном унш зүйш гэж ингэж ярина гэж бодож байгаагүй. Гэхдээ үнэхээр ном унших бол айгүй зөв дадал шүү. Guys, ном уншаарай. Би одооноос уншдаг болсон. За тэгээд хоёрт нь болонгууд артикл унших. За артикл гэдэг нь бас заавал нэг тийм уйтгартай байх албагүй шүү дээ. Зүгээр нэг тийм хов живны артикл байсан ч болон заяа яг үнэндээ бол. Би ингээд амар буруу зөвлөгөө өгч байгаа юм шиг санагдаад байна. Гэхдээ ер нь бол би яг өөрөө яаж бэлснээ л ярьж байгаа шүү дээ. Артикл гэдэг нь юу гэсэн үг шүү? Нийтлэл гэх юм уу? Зөвөр нэг тийм уншаад ойлгож гин үү? Уншаад ойлгох чадвараа сайжруулах. За тэгээд тэндээсээ ингээд юуг нь анзаарч ийн гэдгээл харах гээд байгаа учраас хүссэн төрлийнхөө сэдвтэ артиклийг олж уншаарай гэж зөвлөж байна. За тэгээд сүүлийнх нь мэдээж бас mock нүдэх. Одоос ер нь ингэж юм байна. Бас түрүүний хэлсэн Innovate гэдэг сайтн дээр reading бас нүдэх хэрэгтэй. Гэхдээ reading бол 60 минутын байдаг учраас арай их цаг авдаг. Listening-ээс илүү. Гэхдээ бас яг reading-гээ ойлгоод хийгээд ахаар айгүй сонирхолтой. Тэгэхээр listening-ийнхаа хажуугаар нүдэд яваарай. Speaking буюу ярианы хэсэг нь болохоор бас 3 хэсэгтэй байдаг. Эхний хэсэг нь болохоор зүгээр өөрийгөө танилцуулах, тэгээд чамаас ингээд introduction маягийн өөрийгөө танилцуулах тиймэрхүү юм асуудаг. Хоёр дахь нь болохоор чамд нэг сэдв өгөөд тэг чи 1 минутын дотор тэр сэдвийнхаа тухай ярих зүйлээ бэлдээд тэгээд 2 минут тэр тухайгаа ярьдаг баха. Шууд газар доороо 1 минутын дотор бэлдээд ярина. Тэгээд тэрнийхээ араас ганц 2 асуулт байдаг. 3 дахь хэсэг нь тэр ярьсан сэдвийнхаа талаар нэмж асуулт асуудаг санагдчихээн болдог. Би speaking дээрээ 7.5 авсан. Миний speaking бол ер нь бол нэг тийм сайн гэж бол би хэлэхгүй. Сургалтандаа яваад хамгийн анхны speaking mock багштайгаа яриад өгөхөд бол 5.5 он авч исэн. Өмнө хэлжсэн шүү дээ. Өмнө ерөөсөө ингээд англиар хүнтэй ярилцаж үзээгүй, conversation ингээд хийж үзээгүй. Тийм болохоор ер нь бол анх хүнтэй ярихдаа ингээд за юу гэж ярих хэвээр болоо. Энэ хоёр өгүүлбэрийг яаж холбож ярих хэвээр болоо гэд айгүй хэрэгэлцэжсэн. Тэгээ speaking бол яг ингээд нүдэж суугаад сурдаг зүйл биш, practice буюу бэлдэж сурдаг зүйл. За тэгээд хамгийн анхных дээрээ 5.5, тэгээд 7 хоногийн дараа 6 ч юм уу гэд 0.5 оноогоор дээшлээд би бол явж исэн. Яаж ярихаа сайжруулах вэ? За эргэн тойрны хүмүүс чинь англиар ярьдаггүй байж болно шүү дээ. Би бас яг тийм байсан. Тийм болохоор өөрөө өөртөө сайн ярих хэрэгтэй. Гэртээ ганцаараа байхдаа ч юм уу, хэрэг цэвэрлж байхдаа ч юм уу, эсвэл хичээлээ хийж байхдаа ч юм уу ингээд англиар яриад өөрөө яриад эсвэл толинд харж өөрөө яриад ч юм уу. Чи бүр яаж ч галзуу харагдаж магадгүй. Гэхдээ өөрөө яриад бэлдэх бол айгуу сайн үр дүнтэй байдаг. Эсвэл өөрийгөө нэг тийм YouTube хийж ийн гэж төсөөлөөд хүмүүс ярьдаг, би гэсэн тэгж ярьдаг. Яг тол руугаа харчаад ингээд би өөрөө бичлэг хийж байгаа юм шиг ярьдаг. Тэгэж нэг бэлдэж болж гин. За эсвэл найзууд чинь англи хэлтэй болвол найзуудтайгаа яриад эргэн тойрны хүмүүс дунд чинь IELTS-ийн оноотой хүн байдаг бол тэр хүнтэйгээ сайхан юм яриад тэгэж бэлдэж болж гин. За тэгээд хоёр дахь арга нь болохоор сургалтанд суугаад багштай ярих. За би болонгууд өөрөө Lever Edu сурж исэн гэж сая хэлжсэн. Lever Edu-гийн Батчулуун гэд багш маань байдаг. Ер нь бол тэр хүнтэй ярьсаар байгаа л би speaking-гээ сайжруулж исэн. Тэгэхээр та одоо сургалтанд суудаг болвол багш нартайгаа ярьж speaking-гээ сайн бэлдээрэй гэж зөвлөж байна. Бүр болохгүй бол заяа. ChatGPT дээр. ChatGPT-гийн нөгөө нэг AI voice гэдэг юм байдаг шүү дээ. Тэнгуудаа ярихдаа зүгээр ч нэг ярихгүй намайг ингээд IELTS-т бэлтэж байгаа багш гэж чи өөрийгөө төсөөлөөд надтай ярьдаа гэж prompt өгж байгаа. Тэгээд сайхан яриад ах хэрэгтэй. Гол нь ярих practice. Бас нэг хэрэг болсон зүйл нь болохоор англиар бодох, сурахад хэцүү. Энэ бол яг надад айгүй тусалсан зүйл гэж бодож байна. Одоо ихэнх хүмүүс ярихдаа болонгууд монголоор бодцоод дотроо тэрийг орчуулчаад тэгээд тэрийг англиар ярьдаг штэ. Би бол хэрвээ англиар ярихаар болвол дотроо англиар бодож агаад тэрийгээ шууд ярьдаг. Тэгэхээр яаж хийж яагаад англиар бодож сурахыг сураарай. Англиар бодож сураарай. Тийм бас нэг нөгөө нэг YouTube дээр айгуу гоё юу байдаг. IELTS Advantage гэдэг сувг байдаг. За энэ хүн болонгууд 2 хүн суулгаж агаад энэ 2 хүний энэ ийм оноотой, энэ ийм оноотой, энэ 2 хүн ийм ялгаатай ярьдаг шүү гэд харуулдаг. За тэрийг үзээд арай өндөр оноотойгийнхыг нь дуурайж ярих хэрэгтэй. Нөгөө ганцаараа бэлж явах нэг сарын хугацаанд бол тэгж ярьж исэн. Speaking ер нь бол бэлтгэж жоохон
хэцүүл байдаг л та нөгөө нэг онлайнаар одоо mock test гэсэн юм байхгүй шүү дээ. Тийм болохоор ер нь бол ойр дотны хүмүүстэйгээ ярих, тэгэл өөртөөгөө ярих гэсэн ийм л аргууд байна. Хүмүүс юу яд юм бэлээ? Интернетээр бэлдэх IELTS body байна уу гэд хайж агаад хүмүүс олоод ярд юм бэлээ. Би бол өөрөө тэгж үзэж байгаагүй. Гэхдээ та нар тэгж бэлдмээр байвал онлайнаар хүмүүс олоод тэд нартайгаа яриад practice хийж болно. За хамгийн сүүлд нь миний хамгийн сул чадвар writing. За writing буюу бичих даалгавар нь болонгууд хоёр хэсэгтэй байдаг. Эхнийх нь болонгоо нэг тийм график ч юм уу дата үзүүлээд тэгээд тэрийгээ айгүй нэг тийм аль бие ёсны хэллэгээр юу өөрчлөгдсөн байна, яасан ийсэн гэд ямар ч өөрийнхөө үзэл бодлыг оруулахгүйгээр зөвхөн им аль бие ёсны зүйл бичдэг. За хоёр дахь хэсэг нь болохоор ямар нэг топик өгөөд тэгээд тэр топикийнхаа хооронд чи өөрийнхөө бодлоо бичин тэгээ ямар нэг их сурвалжаас иш татаж нэг тийм судалгаа оруулж жишээ татаж бичдэг нэг тиймэрхүү урт их байдаг. Хоёр дахь нь жоохон хэцүү. Ер нь гэхдээ writing бол хоёр хэсэг хоёулаа хэцүү. Би writing дээр амар муу. Бүр бэлдээд тэгээд авч чадсан оноонд олоо заяа. Би өөрөө нэг сайн оноотой биш болохоор яг нэг тийм амар гой зөвлөгөө өгч чадахгүй л байна л да. Зүгээр л миний хийсэн юм болвол дахин эсээ бичих. Ерөөсөө л тэр эн чин болонгууд IELTS-ийн writing чинь өөрөө нэг тийм structureтай байдаг шүү дээ. Ингээд эхлэл хэсэг тэгээд тайлбар жишээ яасан ийсэн гэд. Яг тэрийг харж агаад дуурайлгаад өдөр болгон task 1 2 гэд ингээд 2 эсээ өдөр болгон бич. Бүр өдөр болгон заяа. Энийг бол заавал хийн. Чи дургүй байсан ч хийн. Writing бол ер нь бол биччихийч сайжрна тэгээд бичээ тэрийгээ уншаад ChatGPT рүү явуулаад grade хийгээд өгөөч ээ. Юун дээр алдсан байна, яасан байна, ийсэн байна гэд гаргана. Writing дээр би болонгууд би дөрмөн дээр нэх алддаггүй байсан. Зүгээр нөгөө нэг санаагаа гарах гэж айгуу тийм бодож хугацаа алддаг байсан. Одоо ингээ хоёр топик өгдөө штэ чи алинтай санал нийлж гинэ. Тэгмүүд би яг яхаараа энэтэй санал нийлэх үлээ гэснээ за тэгвэл нөгөө талд нийлж гингууд бас яагаад энэтэй үлээ гэд ингээд бодоод тэгж айгуу цаг алддаг байсан. Тэгэхээр ер нь бол тэрийг сайн бичиж тэгээ бүр ингээд толгойдоо ортол structure цээжилтлээ бичих хэрэгтэй. Тэгээд энийг бол бас Innovate гэх төрөний сайтн дээр mock дээрээ бэлдэж болно. Цаанаас нь ингээд юу яагаад өгдөг? Дүгнээд өгдөг. Тэгэд үнэхээр эсээ бичиж болохгүй байвал сургалтанд яваарай. Бас багш хүнтэй бэлдэх, ганцаараа бэлдэх хоёр өөр штэ тий. Тийм болохоор цаг алдчихснаас тийм эсээгээ бичиж сурах сургалтанд ч юм уу эсвэл YouTube-ээс ингээд эсээнийхээ бүтцийг хайгаад бичиж сураарай. За дөрөвдүгээр хэсэг resources буюу миний ашигласан материалууд хайгуу суусан сургалтууд гэх мэт зүйлс байна. Би ер нь бол амьдралдаа 3 газар англи хэлний сургалтанд явж исэн юм байна заяа. Эхнийх нь болонгууд 9-р ангид би бүр үнэхээр хогийн сургалтанд сууж исэн. Ингээд сургууль болгоноор очиод өөрийгөө рекламдаа тэнгуудаа дараа нь оюутны лекцийн танхимд ингээд хичээлээ ордог байсан. Бараг 100 мөн хүүхэд донд нэг самбар дээр юм бичээд ордог байсан. Тэр бол зүгээр үнэхээр л тайр мөнгө байсан заяа. Ихэнх сургууль дээр бол очиж исэн. Тэгээд манай сургуулийн хүүхдүүд бол мэдчихэл байгаа. Яг нэг 9-10 дугаар ангийн үед нэг юм ах ирээд их тийм сургалтаа рекламжсэн байхгүй юу. Тэр нь бол жоохон скамд болсон. Одоо нэрийг хэлмээргүй байна. Гэхдээ нэг тийм оюутны лекцийн танхимд хичээл орно гэж байгаа англи хэлний сургалтад бол бити яваарай за. Нөгөө хоёр нь болохоор Winners Course болон Level Education гэдэг хоёр сургалт байгаа. За Winners Course нь болонгоо түрүүний хэлсэн миний эсээгээ бичиж сурсан сургалт. Winners Course-ийн би intermediate ангид нь инхчин багш дээр сурж исэн. Тэрэн дээр эсээгээ бичиж сурж исэн. За тэгээд гурав дахь нь болонгууд Level Education буюу хамгийн сүүлд суусан сургалт байгаа. За энэ газар сууснаар би бол speaking бол бүр хамаагүй сайжирсан заяа. Хичээлээ бүхэлд нь англиар ордог. Тийм болохоор юм өдөр тутмын англиар ярих юу маань сайжирсан. Ер нь бол тийм. Тэгээд 7 хоног болгон mock test авдаг. Тэгээд бас эсээгээ бичээд тэгээд ингээд шалгуулад feedback авдаг байсан. Level Education дээр би speaking, writing хоёроо маш сайн сурсан. Нөгөө нэг reading болон listening дээр хамгийн их хэрэг болсон зүйл нь болохоор түрүүний Innovate гэдэг сайт байгаа. Тэрний mock test-ийг хийснээр ингээд давтаал байсан учраас би сайжирсан гэж боддог. Тэгээд тэрний одоо номон дээр хувилбар буюу Cambridge номон дээр хийжсэн надад айгүй сайн тусалсан. Тийм байдаг. Тэгээд ер нь IELTS өгч байгаа хүн байвал би бол энэ номыг аваасай л гэж бодож байна. Тэр амар олон ботоос 10-ыг нь л хэрэгэлсэн мөртлөөдийг надад айгүй үр дүнгээ үзүүлсэн. Тэр номыг заавал олж аваарай. За тэгээд сүүлийнх нь болонгууд IELTS Advantage гэдэг YouTube суугаа. Энэ хүн болонгууд ер нь бол 4 скил дөрүүлэн дээр нь л бичлэг хийдэг байх гэж бодож байна. Тэгээд би энэ хүнийг үзээд юуг нь айгүй их сурсан. Speaking тал дээр айгүй их сурсан. За тэгээ мэдээж бусад зүйлс нь ойлгомжтой. YouTube, TikTok, Reddit гэх мэтчлэн аппликейшнуд бол бас мэдээж тусалсан. За тэгээд тавт нь буюу
Миний хувьяасаа өгөх зөвлөгөөнүүд. Би нөгөө нэг номон дээрээ өөрөө нэг сар бэлдсэн гэж хэлсэн шүү дээ. Тэгээд бэлдэнгуудаа дасглаа дуусчингуудаа шууд хариуг нь харж тулгаад өөртөө одоо дүн өгдөг байсан гэх юм уу. Тэгээд яг алин дээр нь алдсан байна. Алдснаа бүр ингэж тодор улаанаар дугуйлаад тэг яагаад тэрэн дээр алдснаа бүр ингээд бодож тунгаах хэрэгтэй заяа. Тэгээ бүр ингээд яагаад алдчихваа гэж бичиж мичээд бүр тэгдэг байсан. Тэгээд гол нь тэгж алдаатай хэсэгтэрээ маш сайн ажиллаарай. Тэгээд яг гой өөртөө үнэн чигээрээ цаг тавьж байгаа тий утсаа ингэж унтрааж агаад яг ингээд өөрийгөө шалгаал хин нэгнийг хуурахгүйгээр тэгж хийгээрэй гэж зөвлөж байна. За тэгээд сүүлд нь хэлгээд байсан юм гэхээр одоо яг энэ жилд ч юм уу те эсвэл өвлөөс өмнө ч юм уу аялцаа бүгэлцэн өгч байгаа хүмүүст би өөрөө ингээд митинг хийгээд ч юм уу те яг ойлгохгүй байгаа зүйл дээр нь туслая гэсэн бодол төрсөн. Гэтэ би яг яаж хийхээ бол шийдэг байгаа. Гэтэ ер нь бол тэгж нэг тийм хичээл маягийн ч юм уу эсвэл нэг тийм зөвлөгөө өгөх маягийн ч юм уу тиймэрхүү юм хий гэж бодож байгаа. Маш бага мөнгөөр ч юм уу эсвэл баг үнэгүй ч юм уу чаддаг юмараа жоохон ч гэсэн туслая гэж бодсон. Хэрвээ би тийм юм зарлаа тэгээ та хэд суух хүсэлтэй байвал доор комент хэсэгт бичээрэй. Тэгээ би хэр их хүн тэрийг сонирхож байгаагаас шалтгаалаад хийх үгүйгээ шийдэе гэж бодсон. Гадуур сургалтанд одоо бараг 400 мянгаас саяын хооронд төлбөртэй байдаг штэ. Тэгээ тэр төлбөрийг төлөх боломжгүй ч юм уу эсвэл өөрөө бэлтэж байгаа гэхдээ ямар нэг тусалцаа хэрэгтэй байгаа хүмүүс байвал доор комент хэсэгт бичээрэй. Тэгээд хэр их хүн сонирхож чинь харъя. За тэгээд ер нь бол эн чинь хүний чаддгүй зүйл биш. Та нар бүгдээрээ чадна. Та нар бүгдээрээ 8 эсвэл 9 оноо авна. Тэгээ шалгалтанд нь амжилт хүсье. За тэгээд миний энд гарч байгаа Instagram хаягийг орж дагаарай. Энэ бичлэгэн дээр лайк дараарай. Дуустал нь үзсэн хүмүүс энэ эможиг үлдээгээрэй. За тэгээд subscribe хийгээд лайк дараарай. Дараагийн бичлэг хүртлээ баяртай. Never ending